За сайн байна уу? Эр хүн гэж байдаг. Эр хүн дотроо эрийн эр болсон. За ийм эр хүн байдаг. Эр хүн шиг эр хүн гэж. Энэ шиг юм ба шүү дээ. Эмхтэй нь эмхтэй ч гэсэн ба шүү дээ. Энэ эмхтэй дотроо бүр одоо эмхтэй. Өөрөөр хэлэх юм бол ба шүү дээ. Эмхтэйлэг дүр байдал нь давмгайлсан. За ийм эмхтэйс байдаг. Тэгэхээр өнөөдөр ямар эмхтэйгийг эмхтэйлэг гэж хэлэх үү? За энэ онцлог. Тэгээд яавал илүү эмхтэйлэг болж чадах уу? За энэ аргын талаар бас ярина. Өнөөдрийн яраагаа хийхэд уншиж хяналт болгосон номуудын нэг нь болвол энэ эмхтэй хүнээ нэг насны амьдралыг эмхтэй даавар чахарч байдаг, шийдэж байдаг гэсэн ийм ном байгаа. Эмхтэй даавар гэдэг нь болвол эмхтэй гормон хэлж байгаа. Тэгэхээр гормон сайтай эмхтэй нь эмхтэйлэг байдаг юм байна. Эмхтэйлэг байх тусмаа эрчүүлийн хайр татдаг. Бусдыг дурлуулдаг байх нь байна шүү дээ. Тэгэхээр энэ гормоныг яаж нэмэгдүүлэх вэ? Хэвийн байдалд байлгахгүй. За энэ аргыг хэл. Ерөнхийдөө 45 орчим наснаас эхлээд эмхтэй дааврын хэмжээ нь бага болж эхэлдэг. За энэ болбол чивэршил гэж хэлнэ. Бүх эмэгтэйчүүдийн туулж өнгөрөх зам. Өөрөөр хэлэх юм бол эмэгтэй даавар нь багасаад ирэхтэй жирэг юу болох вэ гэдэг жирэг нөгөө ихнээ хэсэгт ярсан эмэгтэйлэг байдал нь алга болно гэсэн. Эмэгтэйлэг биш, эмэгтэй болно гэсэн. Энэ болвол биш та. Бүх эмэгтэйчүүдийг бохимдуулж байгаа хамгийн гол асуудлыг нэг юм байгаа юм. Тийм учраас хэрвээ чавшилт болоод гормоны ялгарл багасаад эмхтэйлэг байдлаа алдаад эхлэх юм бол яах вэ? За энийг аргах чах аргын өнөдөр хэлэх гээд байна л да. Бусдыг хайрлахын төлөө өөр мод руу шилжих ийм шаардлагатай болсон байгаа юм. Энэ даавар болвол биологийн үүрэгдэл. Ялгархан болчих юм бол яах вэ? Ялгархан болчих гэсэн үг. Гэсэн чсэн энийг бол олон жилийн турш хадгалах, сонгох. За энэ аргыг хэлнэ. Гисэн ч гэсэн энэ бас хангалттай биш. Тэгвэл яах вэ гэдэг жирэг дараагийн хувьд руу шилжих хэрэгтэй. Бусдыг хайрлахын төлөө. За энэ аргыг хэлэх юм байна. Эрэгтэй даавар ялгарснараа эр хүн болж, эмэгтэй даавар ялгарснараа эмэгтэй хүн болдог. Эр даавар нь хэдий ч нэ ялгарж ийн, хэдий ч нэ сайн эр. Илүү эр хүнээ онцлогтой байх нь ба шүү дээ. Энэ 12 сарын дундуур хэвлэгдэх гэж байгаа бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг. За энэ номон дээр бичсэн байгаа юм. Энэ номон дээр бичсэн хамгийн гол сэдвийн нэг нь болвол яавал эрчүүлийн эр гормоны түвшнийг хадгалж чадах уу? Тэгээд тэндээс хурамтлагдсан тэр энергийг оюуны хүч болгож хувиргах. За энэ аргыг бичсэн байгаа юм. Энэ номон дээр болвол ганцхан эр хүн эр дааврын асуудал биш. Эмхтэй хүнээ дааврыг ч гэсэн ялгаа байхгүй. Хэрхэн тодортой байхгүй. Тэгээд илүү гоо сайхан, илүү эмхтэйлэг болох. Мөн одоо тэр оюуны энерги болох. За энэ аргуудыг болвол энэ номон дээр бичсэн байгаа. Тийм учраас хэрвээ энэ бэлгийн энерги, оюуны энерги болгох гэдэг номыг авч унших юм бол эрчүүл нь илүү эр хүнээ шинжтэй. Эмхтэйчүүд нь илүү эмхтэйлэг болно. Тэгээд зөвхөн болоод дуусах юм биш. Тэгэхээр энерги хөстэй зэрэг асар их бүтөөлчөр хичээл номондоо, ажил төрөлдөө, амьдралдаа ирээдүйдээ жарчуулах маш их одоо энергитэй, өрсөлдөх хүч чадвартай, хиндэж ялгдашгүй баатар дайчин ийм болох тэр аргуудын хөстэй зэрэг энэ номдэр бичсэн байгаа юм. За тэгвэл одоо ярих гэсэн нэгдүгээр сэдв рүүгээ оръё. За энэ нь болвол эмхтэйлэг хүнээ онцлог. Өөрөөр хэлэх юм болвол эмхтэй даавар сайн ялгардаг, хэвийн байдалтай байдаг. Эмхтэйчүүд нь ямар байдаг? За нэгдүгээр онцлог нь болвол гадаад дөрөх болоод харагдах байдал гэж байгаа юм. За нүүрнийх нь хэлбэр. За эмхтэйлэг эмхтэй болвол дугуй хэлбэртэй. Нүүр нь. Тэгээд эрүүн утгатай жирэг хитрхээ одоо тийм дөрвөлжин ч юм уу, тоом ч юм уу, өнчтэй биш. Нэг лүгээр хэлэх юм болвол байна шүү дээ. Ундаг шиг гэсэн үг. Дугуй хэлбэртэй байна. Энийхээ эсрэгээр
эр дааврын ялгарал сайтай эрчүүл болвол дөрвөлжин эрвтэй, том эрвтэй байд. За эннийх нь эсрэг нь болвол эмгтээлэг дүрдэрх байх нь. Тэгэхээр эмгтэй хүн болгон эмгтэй даавар сайн ялгардаг гэсэн үг биш. Эрэгтэй хүнч болго эмгтэй хүнч болго энэ хоёр даавар хоёулаа байдаг. Эмгтэй чууд нь нуттай зэрэг эмгтэй даавар нь илүү их ялгарна. Эрчүүл нуттай зэрэг эр даавар нь илүү ялгардаг гэсэн үг. Эрчүүл байсан ч гэсэн хэрвээ эмгтэй дааврын ялгарл ихтэй юм болвол эмгтэй шинжтэй гэсэн үг. За энэ тэр нарийн ялгаа таних онцлогыг болвол энэ бэлгийн энергийг оюуны энерги болох гэдэг ном дээр бичсэн байгаа. За энэ нь болвол нэгдүгээр онцлог. Ерөнхийдөө болвол энэ нүд хамар ам болвол тэнцвэртэй хоорондох зай жогчлын хав. Тэгээ арсныхын доор нь болвол өөхлөг. Өөрөөр хэлэх юм болвол тийм хитрхээ туранхай биш гэсэн. Энэ эмгтэй даабар болвол яадаг вэ жирэг. Арсныхын доор тэр өөхнөө давхаргагийг бий болгодог. Тийм учраас яах вэ? Боловроо жөөлөн уян хадан ийм байдалтай харагддаг. Ийм байдалтай байдаг гэсэн. Тийм учраас эмгтэйчүүдийн нүүрнээ арьсч болго бийшч болго боловроо жөөлөн харимхай уян хадан чанартай. Тийм байх нь шүү дээ. За арьс нь ямар байх вэ? Тойлгор, жөөлөн, гэрэлтсэн. За энэ болвол эмгтэй даавар строгийн ялгарл сайтай байгаагийн шинж байгаа юм. Тэгэхээр хэрвээ эмгтэй дааврын ялгарл сайтай юм болвол заавал тэгж их бодож гуутах, бодох шонх дүрхэх ийм шаардлага байхгүй байх нь шүү дээ. Угаасаа тэгж үжигслэнтэй сайхан харагдана. За өсөж гисэн ялгаа байхгүй. Эрүүл, уян хадан, гялалжсан, жөөлөн өстэй. За энэ болвол бас эмгтэй дааврын нөлөөлөл юм байгаа юм. За тэгвэл дуу хоолойн онцлог. Эмгтэй болвол эр дааврын нөлөөлөл бага учраас яах вэ? Дуу хоолой нарийнхан өндөр, чангилсан хоолойтой. Тэгээ зөөлөн өнгө аястай, сайхан дуу хоолойтой байх нь шүү дээ. Энэхээ эсрэгээр нь болвол эрчүүл болвол яах вэ зэрэг эр дааврын ялгарл ихтэй юм болвол дуу нуттай зэрэг нам доор хөнгөнсөн дуу хоолой нь барчхнаад л эрчүүлээс нэх ялгаагүй өнгө аястай болоод ирж байгаа юм болвол эмгтэй даавар нь баргадаад ирж гин эсвэл насаа ахичхаа. Энэ нь онцлог. Тийм учраас энэ хүмүүсийг дуу хоолойгоор нь насыг гадарч болдог. За дараагийн онцлог нь юу вэ гэхтэй зэрэг энэ биеийн хэлбэр болоод бие махбодын онцлог гэж байгаа юм. За ерөнхийдөө болвол энэ бэлхүүсээр нарийнхан. За бэлхүүс гэж гэдэс хүйсний орчмыг хэлж байгаа юм. За энэ болвол өгцөгтэй харьцаагаар боддог юм байна. 0.7-оос бага байх юм болвол бэлхүүсэн нарийн гэсэн. Бэлхүүсэн нарийн гэдэг болвол эмгтээлэг шинжээр давмгайлж байгаа. Өөрөөр хэлэх юм болвол үжигслэнтэй сайхан харагддаг гэсэн. За энэхэн эсрэгээр өгчөг болоод гужин болвол өөхлөг. Өөрөөр хэлэх юм болвол бөөрөнхөө том байдаг гэсэн. Эстрогены нөлөөллөөр өөх тос хоромтлогдох учраас уян жол. За энэ нь болвол сайхан эмгтэн шинж тэмдэг. Тэгээд хөхнөө хөгжил сайтай. Тэгэхээр хөхн нь хитрхээ жижиг юм уу хангалттай хөгжөөгүй байна гэх юм болвол эмгтэй дааврын ялгарал багтай гэж ойлгож болно. За гар хөл ямар байна вэ гэдэг жирэг нарийнхан, зөөлөн, эвлэг, уран, уян налархай байдаг. Тэгээд болвол энэ хичнээн энэ бие махбод нь ясны бүтчин нарийнхан мөрдлөн байна шүү дээ. Нягтрал сайтай. Тийм учраас яах вэ? Гоёмсох харагдана. За энэ даавар багсаад ирэхтэй жирэг ясны сэргшил бий болно. Гэтэл дааврын ялгарл сайтай үед бол хичнээн нарийнхан жижиг эвлэг ястай байсан ч гэсэн энэ болвол нягтрал сайтай. За энэ дааврын нөлөөллөөр болвол биеинд өөх тусын бий болгоно. За энэ өөх тус нь болвол энэ боловроо байх, уян хадан байх, үжигсэнтэй байхад нөлөөлнө. Гэтэл хэтэртэл их ялгараад ирэх юм болвол жингийн хэтрэл болно. Өөрөөр хэлбэл тархан гэсэн үг байхгүй юу? Хэтэрхээ их туранхай юм болвол дааврын ялгарл багтай. Өөрөөр хэлэх юм болвол эмгтээлэг биш гэсэн үг байх нь байна шүү дээ. Тэгээд энэ сарын тэмдэг болвол маш тогтвортой, хэвийн байдалтай байдаг. За сарын тэмдэг нь алдагдаад гэдэг ч юм уу. Янз бүрийн асуудал үүсэж ирж байгаа юм болвол энэ болвол бас эмгтээлэг байдлаа алдаж эхэлж ийн гэсэн. За ийм шинж тэмдэг юм байгаа юм.
За дараагийнх нь онцлог нь юу вэ гэхтэй зэрэг зам байдлын онцлог шинж. За энэ нь юу вэ гэхтэй зэрэг нүүрний илэрхийлэл сайтай. Жөөлөн инээмсэглэлтэй, эжилдэх харчтай, эмгтэй даврын нөлөөлөл. Үйл хөдлөл ч гэсэн уян хадан, зөөлөн мэдрэмжийг төрүүлж яадаг. Хэрвээ харчин ширүүн болоод л сэтгэл татам инээмсэглэл алдаад эхэлж байгаа юм болвол яах нь вэ? Даавар нь барагдаж ийн гэсэн үг байна шүү дээ. Элдв янзын ааш оршинтай царайч усан муутай хүүхнүүд бол эмгтэй гормон дуусчихсан. Ийм эмгтэй. Тийм учраас дотроо бодолтой байхгүй бол болохгүй. Ааш арын шинчин хэрвээ өөрчлөгдөд ирж байгаа юм бол тэр одоо нийх одоо баатар болж байгаа юм биш. Эмгтэй байхаа болж илж ийн гэсэн. За энэ нь одоо шинт тэмдэг. За тэгвэл эмгтэйлэг хүнээ сэтгэлжүйн шинж чанар. Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл сайтай. За энэ дээр нэмээд болтой зэрэг өөрийнхөө болоод бусдыг ойлгодог. Бусдын мэдрэмжийг хөндөтгөх чадвар өндөртэй гэж байна л да. Энэ их чухал чанар юм байгаа юм. Зөвхөн өөрөөр нь төв болгочихсон тийм хүмүүс байдаг. Гэтэл байж өөр хүн юу мэдэрч гинэ вэ? Тэрийг чинь ойлгож чаддаг. Энэ чанар болвол эмгтээлэг байхын нэг онцлог байх нь байж та. Даарсан уу гэдэг ч юм уу, өссөн үү гэдэг ч юм уу, чамд гэцүү байна уу гэдэг ч юм уу. Ийм байдлаар байна шүү дээ. Бусдыг ойлгох чадвартай. Мэдээж ийм зан чанар байхгүй л яах вэ? Бусдыг ойлгодог хүйтэн амь хаваан хичээсэн ийм байдалтай харагдана. Тэгэхээр эн чинь болвол эмгтээлэг биш байх нь байна шүү дээ. За тэгвэл эмгтээлэг байх бас нэг хамгийн гол онцлог нь юу вэ гэвэл халамжлах зан чанартай. Тэр тусмаа хүүхэд эргэн тойрных хүмүүсийг анхаардаг, дэмжлэг үзүүлдэг. Тэр гормоо ялгарч явах үед болвол тэр чинь яах вэ? Хүүхдийг халамжилна, бусдыг туслан дэмжинэ. Ийм байдаг байх нь байна шүү дээ. Эмгтэй гормон гэдэг чинь бол тэр үр хүүхэд төрүүлэх, өсгөх. За энэ нь чухал үүрэг. Тийм учраас хэрвээ энэ дааврын сайн ялгарч байгаа юм болвол энэ ажил үүргээ илүү сайн гүйцэтгэдэг гэсэн үг. Хүүхэд гаргаа хайшдаг, хиндэж хайр халамж тавьдаг. Тийм хүмүүс болвол эмгтэйжсэн эмгтэйлэг эмгтэй биш гэсэн үг. За дараа нь ямар онцлогтой байх вэ гэдэг жөн совингийн мэдрэмж сайтай. Юмс үжигдлийн мэдрэмжээрээ ойлгодог. Ийм чадвар сайтай. Тэгэхээр юм байна шүү дээ. Сэтгэлээрээ явж байгаа. Жөн совингороо мэдэрж байгаа. Ийм эмгтэй болвол эмгтэйлэг гэж ойлгох хэрэгтэй. Эмгтэй хүн чинь юм байдаг байх нь биш. Жинхэнэ эмгтэй чинь гэж. За бид нартай адилхан ингээд нэг ёс учир логик яраа сууж байгаа юм болвол ямар ч эмгтэйлэг биш. Эмгтэй хүнд байдгүй зан чанар. За дараа нь болтой зэрэг нийгмийн шин чанар. За жинхэнэ эмгтэйлэг хүмүүс болвол хүмүүсийн хооронд харилцаа. Тэгээ ямар ч нөхцөл байдалд болвол тасан зохицох чадвар сайтай. За энэ болвол бас эмгтэй хүнээ гайхамшигтай зан чанар. За энэ нь болвол тэр эмгтэй гормонтой холбогдолтой юм байна. Жишээлбэл одоо бид нар болвол ажил их сольсон. Ажлын газрынхаа хамт олонтой ч юм уу дарга удирдлагынуудтайгаа мууталж чаддаг гэдэг ч юм уу. Ажлаасаа гарчдаг. Тэр ажил дээр удаан байж чадахгүй тохиолдлууд олон байдаг. Миний хувьд ч гэсэн. Тэгсэн ч гэсэн байж та. Манай гэр бүл эхнэр болвол тийм биш. Би ерөөсөө хижиж хүнтэй мууталчдаггүй гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас юм байна шүү дээ. Насан турш та нэг албан байгууллагад ажиллаж байгаа юм. Тэгэхээр манай гэр бүл бол бас их эмгтээдлэг юм байна гэдгийг би юу шүү дээ. Энэ номуудыг уншиж байгаа. Өнөөдөр сая ойлгосон. Энэ сайн тал байсан байна. Эмгтээлэг байсан байна. Хүмүүсүүд ерөөсө хижиж хэрэлдэж маргалдаж байгаа. Надтай ч ерөөсө мууталчдаг. Хэрвээ байж та. Эмгтэйчүүд одоо ингээд хэрүүлдээд хэл ам хийгээд явж байгаа. За тэгвэл юу гэдэг үн хөөхтэй зэрэг. Ер нь байж та маш олон эмгтэйчүүд 40 мөч хүрэл ирэх юм болов ерөөсө хиндэж дийдэгдгөө хэл амаараа ичиж явах юм байхгүй болчихдог. Энэ ямар учиртай вэ гэхтэй зэрэг. Энэ болвол тэр гормон баргацсан гэсэн. Тэгж оншил бол. Тэгэхээр яах нь вэ? Тэр өөрөө одоо тийм агуу их хүч чадалтай болцоход гэдэг ч юм уу. Тийм биш ээ. Биологийн үжигдэл юм байна. Өөр чинь гормоноос л үүсчихсэн юм байна гэж тэгж онцлох хэрэгтэй. Тэгээ одоо ингэж жалгаад яаж тэр гормоныг сайжруулах вэ гэдэг асуудлыг ярина. Тэр хэсгийн анхааралтай сонсох хэрэгтэй. За эмэгтэй гормон сайн ялгарч байгаа эмэгтэй чууд юм болвол гоо сайхны мэдрэмжтэй. За нүүр бодолд хуувчлал. Тэгээ өөрийнхөө гоёмсог яаж харагдуулах вэ гэдгээ мэддэг. Хэрвээ тэгж чадахгүй байгаа бол бас л одоо тэр даавар мотой байна гэсэн үг. Эсвэл даавар барахчихсан гэсэн үг. Тэр нэдэд нас яваад ирэхдээ жирэг бас одоо тэгж нэг анхаархан болчихж байгаа шүү дээ. Гоо сайханда. Тэр бас л тэр гормонтой холбогдолтой. Тэгээд энэ юу болвол бас мэдээж
эмэгтэй гормон ялгар сайтай байна гэдэг чинь болвол жирэмслэх, үр хүүхэд төрүүлэх, бэлгийн харилцаанд орох бэлэн байдалтай байна. За ерөнхийдөө болвол эмэгтэйлэг гэвэл саяын хэлсэн одоо онцлог шинжүүд байгаа юм болвол эмэгтэй доторх эмэгтэй нэг л үгээр хэлэх юм болвол эмэгтэйлэг гэсэн. За энэ дааврынхаа нөлөөллөөр болтой зэрэг биеийг гайлвар чарайж үс. Тэгээд сэтгэл санааны байдал, тэгээд зан төлөв, нийгмийн харилцаа гэдэг бүх зүйл дээр нь илэрдэг. За тэгвэл байна шүү дээ. Хоёрдугаар асуудал нь болвол яавал одоо энэ эмэгтэй дааврыг сайн ялгаруулах уу? Хэвийн байдалтай байхгүй хамгийн гол нь. За энэ талаар ярив. За энэ эмэгтэй даавар болвол 10 хэдэн наснаас 40 хэдэн нас хүртэл маш идэвхтэй сайн ялгардаг. За нэг 10 хэдэн нас болоогүй бага наснаа охтууд болвол эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдүүд нөх ялгарахгүй байдаг. Тэр нь болтой жир хүйснэ ялгар нөх тодорхой болж ирээгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ дааврын ялгарл багтай байна гэсэн. Харин 10 хэдэн нас хүрээд эрэгтэй жирэг энэ дааврын ялгарл илэрхий одоо нэмэгдэж ирдэг. Тэгж явсаар байгаад 45 нас орчмоос эмэгтэй даавар ялгархан болж ирнэ. За энэ нь болвол сарын тэмдэг дуусаад чэвэршилт гэдэг үжигдэлд бий болох юм байна. За энэ нь ямар онцлогтой вэ? Энэ үед нь ямар арга хэмжээ авах уу гэдгийг дараагийн хэсгээр ярина. За одоо болвол биш та. Чадахын дотор биш та. Эмэгтэй дааврынхаа ялгарлыг барьж явах хэрэгтэй. Болохын дотор биш та. Илүү хэдэн жил эмэгтэй даавраа хадгалах. Энэ бол бүх эмэгтэйчүүдийн хүсэл мөрөөдөл юм байна. Тэгэх юм бол яах вэ? 45 хүрсэн ч 50 хүрсэн ч 55 хүрсэн ч 60 хүрсэн ч гэсэн яах вэ? Эмэгтэйлэг байдлаа хадгалсан хэврэн байх нь шүү дээ. Эмэгтэй байдлаа хадгалж чадж байгаа юм болвол тэр гуаа үжигсэнтэй хэврээ эрчүүлийн хайрыг дургслыг татах чадвартай хэврэн байна гэсэн. Бид нар бас урд нь ярьжсэн яавал одоо үжигсэнтэй мөнхийн гуаа сайхан байх уу. За энэ болвол олон аргууд байж байгаа. Энтроос хэд хэдэн чухал аргуудыг бас танилцуулж өнгөрсөн. Гэтэл биш үү? Дотроос өөрийн чинь бие махбод өөрөө биш үү? Үжигсэнтэй гуаа сайхан болгох тэр дааврыг ялгаруулдаг юм байна. Ийм учраас хэрвээ эмэгтэй даавар ялгарч байгаа юм бол эмэгтэйчүүд тэгж их санааж аваад байх юм байхгүй. Тэртээ тэргүй бусдын хайр, бусдын сонирхлыг татах чадвартай байх учраас. За ингээд биш үү? Эмэгтэй дааврыг сайн ялгаруулах. Тэгэхээр сайн ялгаруулах гэдээ яриад байгаа шүү дээ. Энэ бас буруу гэдэг юм л да. Эмэгтэй дааврыг бол сайн ялгаруулахаас илүү яг хэмжээнд нь байлгах нь чухал. Хэтэр их ялгарх юм бол эрүүл мэндэд хортой. Тийм учраас яраа ихлгээс өмнө юугийн мэтгөхтэй жирийг эмэгтэй дааврыг ялгаруулдаг бэлтмэл ууж болохгүй, тарай хийлгэж болохгүй. Яасан ч. Тэгхийн бол хөхнөө хорт авдар ч юм уу, улмаа хорт авдар ч юм янз бүрийн хорт авдар үүсэх эрсдэл асар өндөр бол. Тийм учраас энд ярих арга болвол хамгийн аюулгүй хамгийн найдвартай бүхэл судалгааны номж хоолууд дээр нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ийм зүйлүүд. За энэнийх нь нэгдүгээр арга. Энэ бол асар чухал арга. Нэгдүгээр арга нь юу гэхтэй жирэг эрэгтэй гормоны ялгарлыг дарангуйлах гэдэг арга. Чэвэршилт болж гинэ, нас явж гинэ гэдэг нь юу гэхтэй жирэг эмэгтэй гормоных нь ялгарл нь багасаад эрэгтэй гормоных нь ялгарл нь давмгайлж ирж байгаа. Ийм үйл юм байна. Тийм учраас нас явж байгаа эмэгтэйчүүд болвол эрчүүдээс нэг ялгаа байхгүй. Хуруугаар ясан тамраад чарайж ус гадаа дүр байдлаа явдаж гисэн. Эрчүүлээс ялгарахгүй болоо явчихна. За энэ болвол муу биш. Эмэгтэй даавар ялгархан болчихлоо гэд хүнээ амьдрал дуусчих юм биш. Дараагийнхаа үеишт рүү шилжиж байгаа юм. Ийм учраас эрчимтэй хүч чадалтай эрүүл амьдрахын төлөө энэ биологийн чогчуулалт байх нь байна шүү дээ. Энэ муу зүйл биш. Гисэн ч гэсэн хитрхээ одоо залуу 20-од наснда 30-аад наснда эмэгтэй дааврынх нь ялгарлал нь багасаад эр даавар зонхлоод хэлэх юм болвол эмэгтэйлэг биш болж эхэлнэ гэсэн үг. Тийм учраас одоо нэгдүгээрд нь болтой жиргэн эр дааврын ялгарлыг хязгаарлах. За ийм арга. Тэгэхээр ямар үед эр даавар ялгардаг вэ гэхтэй жирэг эрчүүлэлтэй адилхан бүллүүдийг хийгээд эхлэх юм болвол эр даавар ялгарч эхэлнэ. Өөрөөр хэлэх юм бол дайрах товтлох ийм үйлдэл хийх үед эр даавар ялгарна. За дайран товтлно гэдэг нь юу гэх юм болвол хэрэлддэг ч юм уу, жодолдох ч юм уу, хэл ам өддөг ч юм уу, өрсөлддөг ч юм уу. Мэдээж тийм байр байдалтай эмэгтэйчүүдийг хайрлалтай байна гэдэг ч юм уу дурья болоод ийн гэж хэлдэг эрчүүл ерөөсөн бараг байхгүй. Тэгэхээр чин тэр эмэгтэй даавар багсаад эр даавар ялгарч эхэлж игээ.
тийм байдалтай болчихсон байх нь байна шүү дээ. Тийм учраас эмгтээчүүд тэрвээ эмгтээлэг байх юм болвол энэ дайрж давчлах, товтлох тэр тусмаа одоо болохоор нийгмийн сүлжээн дээр хэл ном билүүтэх. Тэгээ энэ үйлдэлсэн байна шүү дээ. Жайлс их хэрэгтэй. Хамгийн чертэж үйл байх нь. Дараа нь устай жирэг яах вэ гэдэг жирэг хитрхээ их хүчнээ дасгал хөдөлгөөнийг хийхгүй байх. Тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийх нь болвол эмгтээ дааврын хэмжээнд нь байх тустай. Гэтэл эрчүүлэлтэй ядсан хитрхээ их булчингийн дасгал ч юм уу. Хитрхээ их хүчний хөдөлгөөн ч юм уу. Ажил төрөл эрхэлдэг ч юм уу. Тэгээ ийм байх юм болвол эр дааврын ядгарл ихсэд эмгтээлэг байдлаа алдна гэсэн үг. Ийм учраас эршүүд байж болохгүй. Эр хүн шиг сан авар гаргах тийм үйлдэлээс жайлс их. Хоёрдугаар арга. Хоёрдугаар арга нь болвол хоол хүнс юм байгаа юм. За нэлээд олон төрлийн хоол хүнс байгаа ч гэсэн байж та. Хамгийн чухал цорын ганч одоо хоол хүнс байгаа. Тэр нь юу вэ гэдэг жирүү буурчиг. Буурчиг дотор изофлавн гэдэг эд агуулгаж байгаа юм. Энэ изофлавн болвол эмгтээ дааврыг ялгаруулдаг. Тэрнтэй адилхан үйлчлэгтэй юм байна. За энэ болвол гайхамшиг. Хэрвээ вэ шүү дээ. Өөрийн чинь эмгтээ дааврын ялгарл багтай байна. Эмгтээлэг биш байна гэж бодож байгаа юм болвол буурч хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Тэр эмгтээ даавар их байна уу, бага байна уу гэдгийг шинжилгээнд орох юм болвол бас онцлог болж чадтай. Эмнэлэг дээр ч юм уу. Эсвэл тусгай тийм үйлчлэгийн газар ч юм уу. Тэгээд л хэрвээ миний эмгтээ даавар байх хэмжээнээс бага байна гэх юм болвол буурч хэрэглэх бол. За энэ буурчиг гэдэг нь юу вэ гэдэг жирэг үр тарианаа төрүүлж байна. Өдөр тусам хүмүүсийн хэрэгжилж байгаа буурчгаар хийсэн 3 төрлийн хоолнос байж байгаа юм. Нэг нь болохтой жирэг буурчгны бяслаг. За буурчгны бяслагыг болвол дүфү гэж хятад үг. Японоор болохтой жирэг туфу гэж орчуулах юм болвол буурчгны бяслаг. Яг бяслаг шиг. Хуруу цагаан идэх шиг. Энэ дүфү болвол салаат байдлаар идэж болно. Хуураад идэж болно. Шөлтөө хоолнд хийгээ идэж болно. За энэ болвол хоолны жисийг өөрчлөх, баяжуулах бас нэг төрлийн хоол хүнс юм байгаа юм. Бид нар одоо юу идэх үү гэд идэх хоол хүнсний төрөл бага байна гэд. Тэгтээ жирэг энэ дотор болвол эрүүл мөртлөн үн ханшийн хувьд бол асар хямдхан. Тэгээд эмгтээ дааврыг чорын ганц сайжруулах, нөхөх. За энэ хоол нутад жирэг дүфү байх нь ба шүү дээ. Тэгэхээр энэ дүфүгээс гадна нутад жирэг буурчны сүү гэж. Өөрөөр хэлбэл тэр буурчгийн сүү шиг одоо умдаанаа байдалтай бэлчгсэн. За ийм зүйлс дэлгүрт байж байгаа. За энийг аваад ууж болно. Нөгөө нэг хамгийн сайн хувилбар нь юу вэ гэдэг жирэг Японд болвол натту юм байгаа юм. Наттугийн бол шар буурчгаар хийж байгаа. Тэгээд дүфүүтэйгээ харьцуулах юм болвол уургийн хувьд, эсэлгийн хувьд, өөх тосны хувьд, калорийн хувьд, витамин 2-ын хувьд бүр 2 дахин их чанар нь сайжирсан. За ийм зүйл бол энэ Японы натту юм байна. Тэгээ энэ дээр нэмээд тултаж дүфэнд байхгүй зүйл нь юу гэдэг жирэг шар буурчгийн эсгээс үүссэн бодис юм байна. За энэ бол ходоод гидсэн сайн жүрг сутсан сайн зөвхөн одоо наттууд байдаг. Ийм гайхамшигтай. Тэмцээс алийг идэх үү гэж одоо бодож магадгүй. Хоёулын идэх гэж байгаа юм. Наттуугыг бол хоол хүнсэнд холихгүй шууд наттуу хөр нь идэж болно. Гэтэл дүүфүүгээр бол төрөл бүрийн хоол хүнс хийж идэж болно. Хоол хүнснийг хийж идэж болно. За энэ дээр нэмээд бас буурчхийн сүүгийг бас ууж болно. Ийм бадар нь буурчийг хэрэглэж болно. Гэтэл буурчийг бол хитрхээ их хэрэглэх юм бол эрүүл мэндэд муу байж магадгүй гэсэн яраа байдаг ч гэсэн үнэн хэрэгтэй юм бол эрүүл мэндэд бас сөрөг нөлөө байхгүй. Жишээлх юм бол энэ хятадын 60 мож 60 хот тосчонд бол асар их дүүф иддэг. Монгол дэлгүүр худалдааны газар орох юм бол энэ сүүж байгаа эдэний зүйлийг өрчсөн байдаг шүү дээ. Тэрэн шиг энэ тэр хятадын тэр 60 хот тосчонд орох юм бол энэ хурууж байгаа эдэтэй адилхан байна шүү дээ. Бяслаг ааруул ээжигтэй адилхан бүр тэрнээс ч гэсэн том гэсгээр ингээд тавьчихсан худалж гин зарж гин тэрийг хуураад шараад хатаагаад янз бүрээр идэж байгаа. Гэсэн ч гэсэн энэ хот тосгонуудад болвол тэр ямар нэгэн хорт хавдарч юм уу эрүүл мэндийн нөлөөсөн байдал байхгүй гэж одоо ярьж байгаа. Тийм учраас буурчны төрлийг бол хэтэртэр хийцэн ч гэсэн одоо нэг асуудал болохгүй. Гэтэл бид нарын хувьд бол тэр хэтэртэл идчихнээс асуудал байхгүй. Ерөнхийдөө болвол өдөрт болвол нэг 50-аас 100 г идчихт бол эрүүл мэндэд бол сайн гэсэн ийм судалгаа байж байгаа юм. За энэ болвол энэ эмгтээ дааврыг эмгтээлэг байлгах хоол хүнсний одоо баргал ерөнхийдөө хамгийн гол төлөөлөх
төрлөнө гэж ойлгож болно. Энэ болвол зөвхөн залуу хүмүүс биш. Чивэршилтийн үеийн нас явж байгаа хүмүүс ч гэсэн идэх юм болвол ялгаа байхгүй тэр эмхтэй дааврыг ялгаруулах учраас ерөөс нь бүх насны хүмүүсүүд идэж хэрглэж хэрэгтэй. Нөлөөлдөг гэж бичиж байгаа юм. Тэгээ энэ дүүфүү болвол зөвхөн хятад үйлдвэрлэдэг юм биш. Солонгос, Японы хүнсний дэлгүүрээр бас дүүрэн байж байгаа. Өдөр тутам хэрглэж идэг. За дараагийнх нь арга нь юу гэхтэй зэрэг романтик кино үжих, ном унших. За энэ болвол эмхтэй дааврыг ялгаруулдаг. Ялгарлын дэмждэг. Гэхдээ энэ болвол тэр бэлгийн шин чанартай одоо порно ч юм уу шалгаж ухаа юмыг одоо үж гэсэн биш. Тэр бэлгийн харилцаанд орсноор бас эмхтэй даавар нэмэгддэггүй гэсэн судалгаа байгаа. Тийм учраас эмхтэй дааврын ялгарлыг сайжруулна гэд бэлгийн харилцаанд орчлоо гэд тэр болвол нөлөөлөл байхгүй гэж байгаа юм. Харин биш үү? Романтик гэдэг байгаа байхгүй юу? Хүнд дурлах гэдэг ч юм уу. Төвөрлөдөг ч юм уу, хүрлж ч юм уу. Ерөнхийдөө юм нэг дурлсан, хүссэн, мөрөөдсөн ийм байдалтай байх юм болвол эмхтэй даавраас ялгардаг. Энэ үед бол яг үгтэй окситошин гэдэг энэ хайрын гормоо их ялгарна. Хайрын гормоо ялгарх юм болвол эмхтэй даавраас ялгардаг гэсэн ийм ойлголт байгаа. Гэсэн ч гэсэн энэ хийсэн судалгаанууд болвол порнографийн шалгаж авах бичлэг, зураг, кино үчхээр энэ эр даавар ч юм уу, эмхтэй даавар ч юм уу сайн ялгардаг гэдэг асуудал байхгүй мөртлөө дарангуйлдаг сөрөг үр дагавартай. За энийг болвол ярд тайлбарсан ном нь болвол одоо энэ хэвлэгдэж гарах гэж бэлгийн энерги, оюуны энерги болгох гэдэг номон дээр маш дэлгэрэнгүй бичсэн байж байгаа. Энэ ном болвол асар их өргөн агуулгатай. Төрөл бүрийн асуудлуудыг бичсэн байгаа учраас аваа тавьчих юм бол тэндээс асар олон амьдралын чухал асуудлуудыг ойлгож болох юм байна юм. За одоо жалгаад эмхтэй даавар хэд их ялгарх. Эсвэл эмхтэй дааврын ялгарал бага байх нь ямар хорхоштой вэ? За энэ талаар товчхон ярив. Магадгүй энэ яраагаа сонсцохоо 60 хүмүүс ялгарал багтаа болчихлоо гэдгээ яадаг юм. Эмхтэйлэг биш болчихлоо гэд яадаг юм. Заавал тэрийг ялгаруулах шаардлага юу байсан ингэж бодчих магадгүй. Гэтэл энэ ялгарал хэтэрхий бага юм болвол янз бүрийн асуудал үүснэ. Эрт хөгшрөн гэсэн. Арьс хуурай шин, өршлөө суун, ужин хадан чадвар алдна. Тэгээд яг уу сарын тэмдэг тогтворгүй болно. Тэгж байгаад ирэх юм бол чивэршил болж магадгүй. 50 биш одоо 40 хүрээгүйгээр чивэршдэг сарын тэмдэг ирэх юм болж чаддаг. Эмхтэйчүүд бас олон байдаг гэж байгаа юм. Тэгээд яссан иргэж амархан хуурдаг болно. Сэтгэл готролтой болно. Санааж авдаг, анхаарал төвлөрөлд сулардаг болно. За энэ нултай зэрэг миний эмхтэй даавар ялгархан болчихлоо гэж сэтгэлээр унж байгаа юм биш. Тэрийг мэдхгүй ч гэсэн одоо ерөөсөө л одоо зүгээр байжгаад сэтгэл готролтой болчихсон байдаг. Тэгээд холестерины тэнцвэр алдагдаад зүрх судасны өвчнөд болох эрсдэл бас нэмэгддэг гэж байгаа. Тэгээд мэдээж одоо бэлгийн харилцааны үед болвол хөтрөө хуурай шснасаа болоод бэлгийн харилцааны үед өвдөх ч юм уу. Сонирхол багасгах ч юм уу. Одоо янз бүрийн асуудал үүснэ. За энэхээ эсрэгээр хэрвээ эмхтэй даавар хитрэх юм бол яг уу таргалж мага. Тэгээ бас сарын тэмдэг дотургүй болно. Хитрхээ хэрдэг ч юм уу. Мөчлөг хитрхээ богонсдох ч юм уу. Тэгээд хөхнөө хор тавдар бас үүсч магадгүй. Тийм учраас эмхтэй даавраа нэмэгдүүлэхийн төлөө янз бүрийн бэлтгэл уудах ч юм уу. Тарилга хийлгэхээс жайсыг шаардлагатай. Тэгээд хавгандах ч юм уу. Ядардах ч юм уу. Гэх мэтийн асуудлууд үүсэх юм байгаа юм. За тэгвэл дараагийн асуудал. Дараагийн асуудал нь болвол чивэршилт. Цэвэршилт болвол бие сэтгэлд янз бүрийн асуудлыг үүсгдэг. Даардах ч юм уу. Үе мөч булчин өвдөн. Дагажин, чичрэн, ядарна. За арьс хуурай шин, харимхай чанаргүй болно. Үсэн нарийнс нь унана. Сэтгэл санаа тайван биш болно. Сэтгэл готролтой болно. Анхаарал төвлөрөх чадваргүй болно. Мартамхай болно. Нойрны чанар муутна. Бэлгийн харилцааны үед өвдөн. Олон шээдэг болно. Шээс хавирна. Гэх мэтийн асуудлууд үүснэ. Тийм учраас яаж одоо энэ байдлыг давж тулах вэ гэж. Саяын хэлсэн одоо энэ буурчиг идэх эрэгтэй дааврыг дарангуйлах, романтик байх. За энэ үйлдэлүүдийг хийн. Тэгээ энэ дэр нэмэд хийх ёстой хэдэн зүйл байгаа юм. За энэ нь болвол нэгдүгээрд болвол даарж болохгүй. Биеийн дулаалах. За энэ болвол хамгийн чухал. Хэрвээ ичнээн залуу
20-од 30-аад настай ч гэсэн ялгаа байхгүй. Хэрвээ биеийн дулаалахгүй даар жингэнэх юм бол гормоны ялгарал багасна. Тийм учраас нэгдүгээрд бол дулаалах, хоёрдугаард бол хүйтэн мөстэй юм ерөөсөө идэж уухгүй байх. Энэ их чухал. Дандаа одоо халуун бульон тэгээд ууж идэж байгаа юм чисэн бие халаахчаар болол. Ийм хоол хүнс хэрглэж хэрэгтэй. Энэ талаар бол бид нар бас сая нэг ярсан биеийг одоо халаах хэрэгтэй дотроос нь. Энд бол энэ уртад перс гэдэг хоол амтлагч байдгаа гэж. Тэгэхээр бие халаах бол олон төрлийн хоол хүнсүүд байж байгаа. Эннийх нь нэг төрөл бол энэ уртад перс юм аа гэдэг. Тэгэхээр уртад перс гэж одоо жоохон ямар перс болчихвоо улаан чинжүүгээ хийж гинөө гэд асуусан хүмүүс олон байсан. Дэлгүүрд ерөөсө харагдахгүй юм байна гэдэг. Тэгэхээр тэр бол яг тэр уртад персээр дэлгүүрд тавьчихсан юм байхгүй. Тэрийг бол тэр нунтглаад хоолны амтлагч болгочихсон. Жижиг шилэн савнд хийчихсэн. Ийм байдлаар нь Японд бол байдаг. Дэлгүүрийн хоолны амтлагч зарж байгаа. Тэр хэсэг дээр очих юм бол хэдэн 10 төрлийн хоолны амтлагчуд байж идэг. Жижиг шилэн савуудад ч юм уу хийгэр тавьчихсан. Тэн дээр тэр нэрийг харж явж байгаа тэр урт персентер гэдэг нэр нь байх юм бол наадах ч мөнгө гэсэн үг. Тийм байдлаар дэлгүүрээс олно гэсэн үг. Тэгэхээр бол ямар ч байсан халаах юм идэхгүй юм аа гэд байж шүү дээ. Хөргөөдөг юм идэж болохгүй. Хүртнэр ч юм уу. Энэ бол маш чухал. Тэгээд хэд таргалахгүй байх. Арга тамхи хэрэглэхгүй байх. Сайн унтаж амарж явах хэрэгтэй. Тохиромжтой хэмжээний тасгал хөдөлгөөнд хийчих. Хэтэртэл их хийхгүй байх. За энэ бол их чухал. Юугаа ч юм уу, стретч ч юм уу, сунаалт ч юм уу, алхах ч юм уу, хонгон хэлбэрийн булчингийн дасгалууд ч юм уу. Биеийн тамирын төрөл бүрийн хичээлдэг ч юм уу. Ийм байдалтай байх юм. Тэгээ энэ дээр олон дахин хэлсэн зүйл нь юу вэ гэдэг зэрэг санаа сэтгэлээр бол өөдрөг байх хэвээр. Позитив байх хэрэгтэй. За энэ чухал. За одоо хамгийн сүүлд өнөөдөр ярих сэдв. За энэ нь юу вэ гэдэг зэрэг эмгтээлэг байна уугүй юу гэдэг нь бол тухайн хувь хүнээ хүсэл эрмэлзлээс болдож зүйл биш. Биеинд ялгарч байгаа гормоноос болж байгаа юм. Тийм учраас тэр даавар нь дуусчихдаг ч юм уу ялгарл нь багасчих юм бол арга байхгүй. Буурч исэн ч гэсэн тодорхой хэмжээнд туслахаас биш. Огт ирхэн болчихсон дааврыг ирүүлчих гэж байхгүй. Тийм учраас чивэршилт бол болдгоор болно гэсэн үг. Тэрийг хойшлуулж болно, удаашруулж болно. Эмгтэй даавар ялгархаан болоо чивэршээд 50 гарчих юм бол гоо сайхан байдлаараа эмгтээлэг байдлаараа бусдыг татах гэж оролдоод хэрэггүй гэсэн үг. Нөгөө л нэг 20 хэд 30 хэдэн настай байсан үе шиг гоо үжигслэн байдлаараа эмгтээлэг байдлаараа бусдыг татах гэж оролддог. За тэр бол амжилт байх. Харин биш та одоо энд хэлэх гэж гэн 10 аргыг хэрэглэх. За энэних нь нэгдүгээр нь утгаж мэрэгэн ухаан болоод туршлага. Мэрэгэн ухаан байна, туршлага байна. За энийгэн хэрвээ бадруулж чадах юм бол тусдын хайр хүндэтгэлээ олж чадна. Хоёрдугаард нь устдаж дотоод гоо сайхан үжигслэн. Гадаад өнгөжмж баргасан ч гэсэн хүнд дотооддоо байдаг гоо үжигслэн байдаг. Тэрийг гарах хэрэгтэй. Тэр хүжрээн гарах чаг болсон гэсэн. За 3 дугаард нь устдаж эрүүл мэндэд анхаарах. За энэ үеэс эхлээд болвол үжигсэнтэй сайхан ихгээсээ илүү эрүүл байх нь устдаж бусдын хайр хүндэтгэлийг татаж чаддаг. 4-дүгээрд нь болвол оюун санаагаа хөгжүүлнэ. Суралцдаг, соёл урлаг сонирхдаг, ном уншдаг, миний энэ подкастыг сонсдог. За энэ болвол бас бусдын хайр хүндэтгэлийг татах бас нэг хүчин зүйл юм байгаа юм. 5 нь бол харилцааны чадвар. За энэ нь юу вэ гэдэг өглөх чантай байх. Нэгэнтээ одоо 50 хүрчсэн эмэгтэй болвол яах вэ? Бусдыг тусалдаг, энэрдэг, өршөөдөг, хайрладаг. За ийм жан чанартай энийг бадруулж чадах юм бол эхний жисэн хайр хүндэтгэлийг олно. Өөрөөр хэлэх юм бол залуу байх үедээ болвол гормоны ялгарл сайтай байх үедээ болвол бусдаар хайрлуулдаг байсан байх нь шүү дээ. Бусдын хайрыг татаж чаддаг. Соронжин шиг. Жан чанарын хөвдөж бие махбодын хөвдөж гэсэн тийм байдалтай байдаг. Гэтэл чивэршилтээс хойшоо 50 наснаас хойшоо болвол бусдаар хайрлуулах, бусдыг хайрладаг, халамжилдаг ийм мод руу шилжих хэрэгтэй. Тэгээ энэ дэр нэмээд багаар ажиллах чадвартай, найз нөхдөд гэр бүлтэйгээ хамт олонтойгоо ойр дотны харилцаатай байх. 6 настай жирэг нийгэмд иргэнэл өгч болно. Нийгмийн сайн сайхны төлөө ажилдаг. 7 настай жирэг өөрийнхөө хобби болоо сонирхлыг хөгжүүлж болно. 50 хүрээд ирэх юм бол чөлөөт чаг гарч ирнэ. Тийм учраас өөрийнхөө хий гэсэн зүйлээ, хүссэн зүйлээ хийж болно. Тэгээ шин зүйл бас хүч сарж болно.
За 8-д яг хөхтэй жирэг хүчрэхэх хов хүнээ дүрийг бүтээн гэж байгаа юм. Тэрийг илэрхийлнэ гэсэн үг л ерөөхдөө. Өөрийнхөө үн чаныг мэддэг. Тэрэнд итгэдэг. Тэгээд нийгэм нийтдээ хариуцлагатай. Ийм байх юм болвол гормоно ялгаралтай ялгаралгүй бусдын хайр онцлогыг татна. За дараа нь болтой жирэг 9-т нь болвол амьдралынхаа утга учирыг олсон байна. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө үнц зүйлийг тодорхойлж чаддаг. Юу чухал гэдгийг мэдсэн гэсэн. Тэгээ 10 дугаард нь яг хөгдөж жирэг үлгэр дуур ялбуулж чадна. Үлгэр дуур ялбуулахнаас. Тэгээ ерөнхийдөө энэ дээр дүгнээд хэлэх юм болвол бусдыг хайрладаг, уучладаг, эерэг хандлагыг бий болгодог. Тэгээд талархдаг. За энэ жан чанарууд болвол эмгтэй гормоны ялгарал сайтай, эмгтэйлэг байх үеэс ерөөсөн тутахгүй. Магадгүй бүр олон талаараа тэрнээс хүчтэй, давуу, бусдын хайр онцлогыг татах, амьдралын утга учирыг илэрхийлэх ийм жантал. Тэгээ энэ дээр нэмээд талдаж ирээд талархдаг. Тэгээд инээмсэглэдэг. Инээмсэглэж байх юм болвол ямар ч насны хүн үжигсэнтэй гуаа сайхан харагддаг. Инээмсэглэлийг ялж чадах хүч ерөөсөн байхгүй. За энэ болвол 50 орчим насны үеэс чивэршилт хийснээр дараа эмгтэй гормон ялгарч эмгтэйлэг байх чадвараа алдсан үед хэрхэн одоо өөрийгөө бусдаар хайрлуулах уу, хөндлүүлэх үү, өөрийн гэсэн байр суурийг олоод бүр дараагийнхаа өндөрлөгд гарч чадахгүй юу? Шатаахаж чадахгүй юу? Энэ үед болтой жирэг анхаарах, хэрэглэх ийм зарчим барих чих хандлагууд юм байна. За өнөөдрийн ярьсныг дүгнэе. Өнөөдөр бол маш чухал зүйл ярьсан. Эмгтэй хүнийг шийдэх хүчин зүйл нь болвол эмгтэй даавар юм байна. Ямар хүнийг эмгтэйлдэг гэж хэлэх үү? Энэ нь болвол эмгтэй дааврын ялгарал сайтай хүнийг эмгтэйлэг гэж үждэг юм байна. Эмгтэйлэг хүн болвол бие галбирын хувьд ч, сэтгэлжийн хувьд ч, зам байдлын хувьд ч эмгтэйлэг байдаг. За эннийх нь онцлогод хэлсэн байж байгаа. За энэ нь болвол эрчүүлийн сэтгэлийг татаж чадах. За ийм чарайжс дүр байдалтай байх. Энэ эмгтэйлэг гэдэг зүйл болвол тухайн хүнээ боловсрал гэдэг ч юм уу, нийгмийн гарал гэдэг ч юм уу. Энэ зүйлтэй холбогдол байхгүй. Физиологийн үйлдэл байх нь ба шүү. Бие махбодоос нь ялгарж байгаа гормон шийдэж байгаа. Тэгэхээр яг хөөхтэй жирэг ямар ч одоо мэдлэг боловсралгүй гэдэг ч юм уу, төгссөн сургуулигүй гэдэг ч юм уу, нийгмийн байр суурьгүй гэдэг ч юм уу. Тэгсэн мөртлөө маш олон эрчүүлийн хайрыг татдаг, анхаарлын төвд байдаг. Тийм эмгтэйчүүд байдаг. Тэгэхээр тэр нууч нь хаана байна вэ? Тэр нууч нь болтой жирэг тов тодорхой. Эмгтэй даавартай нь холбогдолтой байх нь шүү дээ. Тийм учраас тэр болвол үжигсэнтэй сайхан хүмүүсийн сэтгэлийг татах чадвартай байдаг байна. За энэ онцлогуудыг болвол хэлсэн энэ яран дээр жишээлх юм бол дугай, бөөрөнкөө хэлбэртэй байдаг. Арсныхан доор нь бол өөхнөө хоромтлалтай, жөөлөн болборой, ушин налархай. Одоо ерөөсөө бүх онцлог шинж нь болвол эршүүд, эр хүн шиг байх. Тэр жан чанар, тэр дүр байдлын эсрэг байдаг. Жан чанарын хувьд болвол хэрэлдэхгүй, маргалтахгүй, өрсөлдөхгүй гэдэг ч юм уу. Хүмүүстэй зөв харилцаж байгаатай. Жан чанар нь өөрчлөгдөд, хэрэлдээд, уурлаад, бохимдоод ирж байгаа юм болвол энэ эмгтэй даавар нь дарагдаж байгаагийн шин тэмдэг юм байна. Тийм учраас энэ дээр болвол өнөөдрийн яран дээр болвол эмгтэй дааврыг нэмэгдүүлэх, хэвийн тогтсон хэмжээнд нь байлгах гайхамшигтай хэдэн аргыг танилцуулсан. Эннийх нь нэгдүгээр нь болвол эрэгтэй дааврыг дарангуйлах, хоёрдугаар нь л буурчих, итгэх. Буурчгаар хийсэн бүтээгдэхүүн, буурчны бяслаг дүүфүү, буурчны сүү, буурчгаар хийсэн наттуу гэдэг Япон хоол. Тэгэхээр романтик баг. Тэгээд биеийн дааруулж болохгүй, хөрж болохгүй. Тэгхийн болвол энэ гормоны ялгарал багасдаг. Хэтэрхээ их одоо хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх. Тэгхийн болвол дахиад нэг эмгтэй даавар багасаад эр гормон их ялгарч эхэлдэг. Энийхэн дараа нь бол ямар ч хүн одоо 50 орчим наснаас чивэршилт гэдэг дараагийн үе шат руу шилждэг. За энэ үед бодвол эмгтэй гормоны ялгарал нь багасаад эрэгтэй гормоны ялгарлын ижлэх түвшин нэмэгдэж эхэлдэг. За энэ үед болвол эмгтэйлэг байдлаараа бусдын сэтгэлийг татах энэ чадвар болвол алдагдчихсан байдаг. Тэгэхээр яг хөөхтэй тэрний оронд яаж бусдын хайр хүндэлийг татах уу гэдэг аргыг хэлсэн. За энэ нь болвол дотоод гоо сайхнаа
илэрхийлж гаргах. Хүмүүнлэг инэрэнгүй. Хайрладаг, өршөөдөг, уучладаг, талархдаг, бусдыг дэмждэг, тусалдаг, нийгмийн сайн сайхны төлөө ажилдаг. Тэгээ энэ дээрээ бусдыг инээмсэглэдэг, талархдаг. За ийм байж чадах юм болвол 20, 30-аад 40-од настай даавар сайн ялгардаг. Энэ үед илүү эмгтээлэг сайхан байна. Тэрнийхэн дараа 50 наснаас хойш болвол бас бусдын хайр хүндэтгэл ядаж нийгэм нийтдээ үнэлэгддэг. Өөрийн гэсэн байрыг жилдэг. Эсвэл бусдад зэрэг ховоо хөөж довгоон шарлуулж байсан ч гэсэн чивэршилтийн үеийн хүндрэлийг давж туулаад эрүүл сарвал аж жаргалтай сайн сайхан амьдрах болчтой байгаа юм. За, шилдэг номын бичсэн бэлгийн энергийг оюурны энерги болох гэдэг ном 12 сарын дундуур номын дэлгүүрт тавигданаа. Энэ үед нь та бүгд худалдаж авч уншаарай. За энэ дээр болвол бас ялгаа байхгүй. Өнөөдөр ярьсан энэ сэдвтэй холбогдлолтой машин нарийн ширийн чухал зүйлүүдийг бичсэн байж байгаа. За анхаарал авсан та бүхэнд маш их баярлалаа.